Сайн байцгаана уу амьдгчүүдээ, та бүхэндээ шинэ өглөөний мэндийг дэвшүүлье. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу. За энэ 7 өдрийн турш бас өглөө бүр эзний үгийг хүлээн авч хамтдаа залбирч байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо бүгд хамтдаа эзний үгийн төлөө дахин талархан залбирцгаая. Их эзэн минь ээ, бид таныхаа өмнөрж байна. Та бидэнд дахин нэгэн шинэ өглөөг бэлгэлж, ивэж, өрөөж байгаа танд баярлалаа. Өдөр бүр та бидэнд амин амьсгалыг зөвшөөрч, бидэнд та өөрхийн хайр инэрлийг үзүүлж байдаг танд баярлалаа. Эзэн минь ээ, тэгээд энэ өдөр ч гэсэн та бидэнд өөрийнхөө үгийг айлт болтугай. Энэ өдөр ч гэсэн та бидэнтэй ярьж, бид бас амьдралаа өөрчлөх, шийдвэр гаргахад та туслах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Лук номын 13 дугаар бүлгийн 30 дугаар ишлэгийг харцгаая. За би уншаад өгье. Үзэгтэн сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав гэж. За энэ хэсэг бол нэг хавчгууд гэдэг хэсэг гарчтай багцлал байгаа. За тэгээд энэ дээр эзэн Есүс Христ маш тодорхой зүйл хэлсэн. Тэр нь юу гэхээр Тэнгэрийн хаанчлал гэдэг бол хүний бодож байгаа шиг биш ээ гэж. Өөрөөр хэлбэл олон хүмүүс Тэнгэрийн хаанчлалд бол ер нь хэн багтах вэ, яаж багтах вэ гэхээр ер нь Есүсийг таньдаг, Есүсийг мэддэг, Есүстэй өмнө уулзж исэн, эсвэл холоос чамаагүй барааг нь харж исэн, эсвэл Есүсийн нэрээр гайхамшиг үлдэж исэн, өвчтөн хүмүүсийг эдгэж исэн, чөтгөрөөдийг зайлуулж исэн, сургаал зааж исэн гэдгээр Тэнгэрийн хаанчлалд орно гэж боддог. Гэтэл энэ чинь эзэн Есүс Христ юу гэж хэлсэн мэхээр үнэндээ бол бас яг тийм биш. Өөрөөр хэлбэл юу гэхээр эзэн бурхантайгаа зүрх сэтгэлээрээ холбогдоогүй бол, эзэн бурхантайгаа яг чин сэтгэлээсээ харилцаатай байгаагүй бол, түүнд яг жигнэс итгээггүй бол энэ бүх зүйл бас яг тийм биш ээ гэж хэлж байгаа. Өнөөдөр бидэнд эзэн юу гэж хэлж байгаа нэхээр олон хүмүүс ер нь ингээл бусдын өмнө байхыг маш их хичээдэг. Бусдыг манлайлах гэж маш их хичээдэг тийм. Бусдад ингэж өөрийгөө ингэж харуулж, таниулж, батлах гэж маш их хичээдэг. Бас бусдаас илүү байх гэж маш их хичээдэг тийм. Хүний мөн чанар бол энэ. Гэтэл Библийн чинь юу гэж хэлж байгаа вэ гэхээр эзэн Есүс Христ юу гэж хэлж байгаа вэ гэхээр Бурхны зарчмын дагуу, Библийн зарчмын дагуу, Тэнгэрийн хаанчлалын зарчмын дагуу яг тэр бүх зүйл бол хүний хувьд манлал гэдэг бол тийм чухал биш ээ гэж. Өөрөөр хэлбэл хүн бусдаас илүү байхыг хүсдэг бол Бурхны хувьд яг тэр бусдаас илүү байгаа байдал нь, хүний тэр байдал нь бол тийм чухал биш. Харин юу чухал юм бэ гэвэл Бурханд хэр их үнэж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр энэ ч 30 дугаар ишлэлээр хэлсэн үзэгтэн сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж. Хожим Тэнгэрийн улсад мөнхийн улсад ороход яг нэг энэ газар дэлхий дээр ингээл манлайлал, ингээл мандуулаад алдартай болоод, од болоод ингээл шуугуулаад байсан. Тэдгэр хүмүүс магадгүй хамгийн сүүлчих байж магадгүй. Магадгүй энэ газар дэлхий дээр хинч танихгүй, хинч мэдэхгүй, бараг байгаа байхгүй нь мэддэхгүй хийж байгаа зүйлийг ч мэдэхгүй энэ хүн яг юу хийж байгааг ч мэдэхгүй, үр дүнгүй бүү мэд. Гэхдээ тэр хүн ингээд зүрх сэтгэл дотроо зүрхнийхээ мухарт гүнд ингээд эзэн бурхандаа үнэнч хэвээрээ, эзэндээ ингээд чин сэтгэлээс итгэсэн хэвээрээ, дуулууртай хэвээрээ, даруй хэвээрээ амьдарч байгаа тэр нэгэн магадгүй хожимын өдөр Тэнгэрийн улсад хамгийн түрүүнд зогсож магадгүй, хамгийн түрүүнд жагсаж магадгүй, эзэн магадгүй хамгийн ихээр тэр хүнийг өрөмжлөх боломжтой гэж энэ утгаар хэлж байгаа. Тэгэхээр хавчгууд гэдгээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр газар дэлхий дээр бусад хүмүүстэй адилхан битгий өрсөлдөө, бусад хүмүүстэй адилхан нэр алдрын араас битгий хөөцөлдөө, эд баялагын араас битгий хөөцөлт, эрх мэдлийн араас битгий хөөцөлт. Харин бидний хамгийн энэ тэргүүний чухал тавих ёстой зүйл бол эзэн бурхандаа үнэнч байх, дуулууртай байх, тэгээд даруй байх тухай юм аа. Амен. Тэгээд би та бүхнийг өнөөдөр уриалж байна. Өнөөдөр бүгдээр хамтдаа эзний өмнө ирэхдээ зүрх сэтгэлээ бас дахин нэгтэлцгаая Ингээд бусдад таалагдахын төлөө хичээж амьдарч байна уу? Эсвэл бурхан таалагдахын төлөө хичээж амьдарч байна уу? Энэ хоёрын яг аль нь миний хувьд үнцэнтэй юм бэ? Яг өнөөдрийн бодит амьдрал дээр яг юуг илүү би чухал үзээд байгаа юм бэ? Бусад хүмүүст таалагдсанараа би яг юунд хүрмээр байгаа юм бэ? Бусад хүмүүсийн таалалд нийцүүлснээр би яг юунд хүрмээр байгаа юм? Эрх мэдэлд хүрмээр байгаа юм уу? Эд баялагтай болмоор байгаа юм уу? Эсвэл миний ашиг сонирхол байгаа юм уу? Эсвэл би авиас чадвараараа эсвэл мэдлэг боловсрлоороо би бусдад хүлээн зөвшөөрөгдмөр байгаа юм уу? Алуу ташуулмаар байгаа юм уу? Би яг бусдад таацуулснараа яг юунд хүрмээр байгаа юм бэ гэдгийг өнөөдөр дахин асууцгаая. Бас бурханд таалагдах тал дээр бурханд таалагдаж амьдрахын төлөө би яг юу хийж байгаа вэ? Би хэрхэн бурханд таалагдахын төлөө, бурханы таалалд нийцүүлэхин төлөө өөрийгөө чаленжилж, өөрийгөө сахилгуудтай байлгаж чадж байгаа вэ гэдэг талаар өдөр асууцгаая. Тэгээд энэ өдөр эзэн танд сануулах болтугай.
ариун сүнс тантай ярих болтугай. Ариун сүнс таны зүрхний мухарт байгаа таны яг үнэн байдлыг танд бас илчилж харуулах болтугай. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Их эзэн минь бид таны өмнө ирж байна. Эзэн минь тэгээд бид хороо дэлхий дээр ирсэн энэ зорилго маань зөвхөн өөрсдийнхөө энэхүү амьдралын сайн сайхны төлөө, аз жаргалын төлөө, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ерөөсөө биш. Библи ч гэсэн бидэнд илдэлдэг. Харин бид энэ хороо дэлхий дээр ирсэн зорилго бол таны нэрийг алдаршуулж, танаар дуудагдсан дуудлагатай үнэнч байж, дуудлагын дагуу амьдрах явдал билээ. Эзэн минь тэгээд хүн бүрт өгөгдсөн дуудлага, хүн бүрт өгөгдсөн нэгүсэл эзэн танаас л байдаг учраас эзэн бид энэ амьдралдаа үнэхээр өөрийнхөө хүслийг гүйцэтгүүлэх гэхээс илүүтэйгээр эзэн таны хүслийг эрэлхийлж, таны таалалд нийцүүлж амьдрахын төлөө хичээдэг нэгэн, зорддог нэгэн баймаар байна. Аваа тэгээд бид бусдаас илүү байж, бусдад мундаг гэж харагдахын төлөө биш. Харин танд л таалагдах гэж хичээдэг тэр нэгэн баймаар байна. Бид даруй баймаар байна. Бид дуулууртай баймаар байна. Тандаа үнэнч баймаар байна. Аваа тэгээд заримдаа бид хэдийгээр чаддаггүй ч гэсэн эзэн минь та бидний бүгдийг мэдж байгаа. Бидний алдаа оноог бүгдийг мэдж байгаа. Эзэн тэгээд бид өдрөөс өдөрт бид бас шинжлэгдэж, өдрөөс өдөрт бид бас өөрчлөгдөж тантайгаа улам илүү адилхан болох гэж хичээдэг, зорддог нэгэн болоход та туслах болтугай. Аава тандаа баярлалаа. Бид хүний арга ухаан, хүний зарчмаар бид өрсөлддөг нэгэн баймаар байна. Бусдад хүлэмж хүргэхийн төлөө бүх хүчээ барддаг нэгэн баймаар байна. Эзэн минь энэ байдал, энэ зан чанар танд тэм чухал биш гэдгийг бид өнөөдөр дахин ойлголоо. Ухаарч байна. Аваа харин тандаа үнэнч байх, тандаа итгэмжтэй байх нь хамгийн чухал гэдгийг бас дахин сануулж байгаад баярлалаа. Эзэн тэгээд энэ өдөр та бидэнтэй хамт байх болтугай. Таны ариун сүнс бидэнтэй дахин ярьж биднийг бас бидний энэ өдрийн бүхэл үйл явдлууд донд удирдах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.